Булган аймгийн ээлжид 9-р уралдаанаар аймгийн иргэдийн хурлаар за булган сэргэлт мөрийн хөтөлбөрөөр дүгнүүлэх хууль хүрээнд. За энэ хүрээнд нутгийн өрөө удирдах байгууллагын аймгийн хурлын төлөөлөгч нар за засаглалын бодлого хангалттай байна. Мөн үйлдвэрлэлийн сэргэлтийг бас ажлын байр нэмэгдүүлэлт хангалттай байна гэдэг гол үндсэн асуудал агуулга бодлогууд дээр нь мөрийн хөтөлбөртний уялд бас энэ бодлого дээр нь хангалтгүй гэсэн үнэлт дүгнэлтийг одоо өгсөн. Тийм учраас бол энэ одоо цаашдаа энэ булган сэргэлт мөрийн хөтөлбөр явах эсэх нь бол энэ улс төрийн хариуцлагын асуудал яригдаад эхэлж байгаамаа. Булган аймгийн засаг дарга томилогдоод бүрэн очийн өөрийнх нь бас өөрийнх нь анкет болон за төрийн албанд ажиллаж ирсэн гэсэн төрийн албаны зөвлөлөөс гаргасан бичгийн дагуу за тухайн намынхын иргэн Монгол Ардын намын иргэн гомдол гаргасан байдаг. За манай намаас за бас 2 иргэн гомдол гаргасан байт юм аа. Үүний өрөөнд өнцөлийн цэц гомдлын өргөл гомдол хүлээ авч за дунд суудлын хэрэг маргаан үүсэх нөхцөлтэй байна гэдэг шийдвэрт хүрч одоо дунд суудлын уралдааныг ингээд зарлан уралдахаар хүлээгдэж байна. За энэ бол юу гэж байна гэхээр энэ нь бол хууль бус төрийн албаны зөвлөлийн бичиг болон одоо гаргасан бичгүүд донд одоо энэ хууль бус томилгоо байна гэдгийг нь бол дүгнсэн баг гэж одоо ойлгож байгаа. Тийм учраас Булган аймгийн намын орон дарга Ж Бат Эрдэнэ одоо 131 тоот албан тоот бичгийн үндэслэж төрийн албанд ажиллаж исэн гэдэг төрийн албаны зөвлөлийн бичиг цэдүүсрийн даргын бичиг гаргасан байд. Үүн дээр үндэслэж аймгийн иргэдэд оролдож засаг дарга томилсон юм одоо процесс болсон байд. Үүний яар дээр бол за мөн биш гэдэг энэ бол асуудлаа төвөрсөн. За ер нь бол энэ хуулийн байгууллага шалгагдаад ингэ явж байгаа. За нэг хоёрдугаарт гэвэл Булган аймагт бас энэ их хурлын сонгуулийн орнотын сонгуулийн өмнө намынхаа нийт гишүүд дунд за Булган аймгийн иргэд, Орхон аймгийн иргэд, Хүсгэл аймгийн иргэдээс одоо Солонгос богино хугацаанд ажлын байраар хангана гэдэг ийм гэрээ байгуулж хувь хүнээс 2 саяас 2 сая 500 мянган татан төвлөрүүлж за ингээд хурам эхлэхийн одоо ажиллагаа эхлэв. Тэр нь бас өөрчлөлт гомдол гаргаад хуулийн хэлтийн байгууллага шалгагдаад явж байна.